Шинжлэх ухаан танин мэдхийн од мөндөр сувгийн Их Монгол улсын түүх нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн боллоо. За энэ нэвтрүүлгийг Америк сургуулийн түүхийн багш Маратхан бидөхөнд бэлтгэн өргөдөг. Өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд. За нэвтрүүлгийн маань харин ивент итгэгчээр танд тохирох төгс хослолыг бид урлан урайтай. Нинжээ Сара Тейлерийн хамт олон маань замун дээрээс нь хөрөнгө оруулалтын шин соёлыг түгэн Голомт Капитал өмнөд цаасны компани ивенттэй ажиллаж байна. За өнөөдрийн сэдв. За өнөөдрийн сэдв Таян хааны төгсгөл гэсэн сэдв байгаа. За тэгээд нэвтрүүлгийн үйл явц маань болохоор өмнөх дугаар дээр Ван хааны одоо өмнөлт өхөл байсан болвол өнөөдөр болохоор Таян хааны өхөл. Энэ юу гэсэн үг вэ гэхээр Чингис хаан ээлж дараалаад бусад улсуудаа одоо ингээд залгиж ийн гэх юм уу, эзэлж авч нээлж дараалан өөрийн одоо удирдлаганд оруулж ийн гэсэн үг байхгүй юу. За тэгэхээр Ван хаан Сэнгүм нарыг ялсан Чингис хаан болвол тэдний одоо ихэнх нь одоо Хэрээд аймаг гэсэн үг шүү дээ. Ихэнх нь Чингис хааны мэдэлд ороод ирчихэж байгаа. Ингэснээр Чингис хааны цэргийн хувьд ч одоо эрх мэдлийн хувьд ч газар нутгийн хувьд ч нэлээд хүчрэг болоод эхэлсэн. За ингэхэн ч аргагүй зү. Яагаад гэвэл Ван хааныг нөгөө алтан тэрэн босгоод ажиггүй ингээд хорим найр хийж байгаа энэ үед нь Чингис хаан гиндүүлж товтлсон. Тийм учраас яг л нөгөө нэг модон шаниуд Унхуу аймагт товтлогдтол адилхан байгаа байхгүй юу? Одоо нэг бүх цэргүүдэд цуглуулаагүй л гэсэн үг байхгүй юу? За тэгээ ийм учраас ихэнх цэргүүд нь яг тухайн дайнд оролцоогүй байх боломжтой. За тэгэхээр дайнд ялагдсны дараа Ван хаан одоо Сэнгүм нар одоо ингээд байхгүй боллоо шүү дээ. Эний дараа бол эдгээр одоо сул чөлөөтэй үлдсэн цэргүүд хэнийг даах юм? Мэдээж ойлгомжтой тухайн цаг үед бүгдийг одоо ялаад исэн Тэмүүжин буюу Чингис хааныг даахаас өөр арга байхгүй. За мэдээж Сэнгүм бол эцгээсээ салж цутаасан тий. Одоо өмнөх дугаар дээр эцэг нас арсан тухай ярьсан. Тэгээд цүлд бол яг өөрийнхөө ихтгэлтэй хүмүүст бол хаягдаад ангаж сангаж нөгөө үхэхийн даваан дээр арай хийж энэ ашиг балгас гэдэг газар руу дайраад тэрнээсээ төвд оронд руу очсон байгаа байхгүй. Тэгээд төвд оронд очингуудаа нутгийн ард иргэдэд жоохон ад үзэгдэж шахагдсан байгаа. За ингээд шахагдсанаар бол цаашаага хавчигдан зүгтаасаар хагаад арай хийж амь гараад Кашгарт ирсэн. За Кашгарт ирэнгуут нь Тентхийн ноён Кэлж гэдэг хүн бол шууд барьж аваад алснаар эртний Хэрээд улсын албан ёсны ханхүү одоо нэг эцгээ баг амьд байхад нь Хэрээд улсын хаанаар өргөмжлөхөд гээд өөрийгөө баг өргөмжилчих шахуу байсан Сэнгүм нас барснаар Хэрээд улс төрийнхөө хувьд ч тэр газар нутгийнхаа хувьд ч тэр цэрэг ард иргэдийнхээ хувьд ч тэр бүгдээрээ Чингис хааны мэдэлд орсон. Албан ёсоор гэсэн үг те. За тэгээ 8-ны хэлийн харуул бол Ван хааныг яагаад хорох болов гэдэг нэг асуудал эргэж эхэлж байгаа. Би Ван хаан байна гэж ингэ шилээд ахт нь тэрийг алж байгаа энэ үйл явц нь ямар хуу зүйл вэ гэхээр энд нэг тактик байсан юм биш шүү гэдэг зүйл гарч ирж байгаа. Жишээ нь юу вэ гэхээр энэ дайны үйл явдалд тэг өмнөх болсон одоо Хэрээдтэй хийсэн дайнд чинь хааныг нь ханхүүт нь алдсан шүү дээ тий. За ингээ алдсан учраас монголчууд цуу яриад идсэн байх магадaltaй гэж байгаа байхгүй. Зарим судлаачид бас ингэж үздэг дэлхийн. За тэд нар юу гэж үздэг вэ гэхээр ер нь ингээд тэр чинь хаана алдсан тэр хүмүүсийг алдсан гэдэг нь бол ерөнхийдөө за Ван хаан бол нас арчлаа тий бид нар ялаад одоо улсыг нь эзлээд авчлаа гэдэг ийм цуу яриад дэгдээсэн үед Ван хаан өөр ямар ч хүчгүй болно гэдэг санааг дотроо агуулсан байж магадгүй. Мэдээж хэрэг би Ван хаан байна гэж яхад нь тэрэнд нь итгэхгүй тий яагаад гэвэл үхсэн хүний нэрийг энэ үгэн хилээд байгаа юм болоо гэд хараад алчихсан байх магадaltaй гэдэг зүйлийг ярьдаг байхгүй. За ямар тач Ван хаан алагдсан гэдэг шалтгаанаар бол 8-ны Таян хааны хатан Гүрбэсүү. За энэ Гүрбэсүү хатан бол одоо хэд удаа гарна. Тэгээд энэ ямар учиртай хатан юм бэ гэхлээр Таян хааны өмнөх эцгийнх нь те одоо хатан байсан байгаа. За тэгээд дараа нөгөө монголчуудын асархуун ёс гэж байгаа шүү дээ. Тэрний адилаар одоо Таян хааны хатан болсон гэсэн үг байхгүй. Зарим түүхэн сурвалжууд дээр Таян хааны их гэж гарч ирнэ. Зарим дээр нь хатан гэж гарч ирнэ. За тэгээд Таян хааны одоо Гүрбэсүү гэдэг хатан нь болохоор Ван хааны те эртний энэ үг настаа энэ үгнийг бол авчрах ёстой бид. Үнэхээр бид ингээ хороогод алдсан бол толгойг нь авчрах тун гэж 29 бэчэд те даатгсан байгаа. За ингээд нөгөө толгойг нь авчраал эхлэнгуут ч нөгөө битвсэн одоо бэргэн одоо ингээд тэгээд юу юм дахлын яс зан үйл үлдэж штэ. За ингээд зан үйл үлдээд хөгжим хуурдаал ингээд бүх зан үйлээ тэгэл нөгөө нэг дахлын идэ шүүс гэдэг ч юм уу те арх дарс зэргийг хийгээд ингээд Ван хаанд барьж байгаа толгойг нь одоо ингээд ширээн дээр тавцсан дээр дахлын ширээн дээр тавьсан байгаа штэ. За яг энэ үед нь болохоор Ван хааны толгой инээдэг. За энд нь болохоор Таян хаан игдүүцээд өшөглөөд те хүмүүсээр толгойг нь гიშгүүлж хэмгчүүлдэг гэж байгаа байхгүй. За ингэсэнд нь бол одоо яг Гүрбэсүү хөгсөс Сабраг Баатар шүү Гүрбэсүү гэнэ. Хөгсөс Сабраг буюу Таян хааны одоо ихтгэлд цэргийнхэн жанжин нь өмнө нь Ван хааны араас нөгөө нэгтгэдэг. За энэ Гүрбэсүү Баатар болохоор Өгсөн хааны толгойг огтолж авчираад хэмгчиж яаж болох юм бэ?
Манайхны нохоо одоо ингээ ойр ингээ айгу муухаар уйлан дуугах холбоо. Урд Инанч Билгээ хаан эцэгчин гэж байгаа байхгүй Таян хааны эцэг те. Эрхэд тэнгэр ивэж өвгөрч одоо хөгшөрсөн хойно минь энэ Таян хүмүн заяасан билээ. Тормгор бор хүмүн ард олноо захирч чадах болов гэж ингэж хэлдэг байсан гэж байгаа байхгүй. Одоо харин хар нохоо муу ёроор хуцах болсон. Хатан гүрбөөсөө хамаг хэргийг мэддэг боллоо. Хаан Таян чи халчрах зөөлөн хүн байна. Ангөрөө хийхээс өөр эрдэм чадлаггүй юм байна. Гэсэн үгийг хэлж байгаа байхгүй. За хаан эзэндээ ингэж хэлж чадж байна гэдэг чинь Хөгсү Савраг Баатарын эрх мэдэл цэргийн тэр жанжны хувьд бол те ямархуу том албан тушаалтай вэ гэдэг нь маш сайн харагдаж байгаа. Таян хаан. За Таян хаан яг энэ үгэнд нь нэгдүүцээд те тэр олон дунд үг хэлэхдээ дорн зүгийн цөөн монголчууд их омогдоод байх боллоо. Тэнгэрийг одоо улам гигэн байлгахын тулд наран саран хоёр байдаг биз. Харин газар дэлхий дээр нэг улс дотор гэж байгаа байхгүй тийм газар дэлхий дээр нэг улс дотор хоёр хаан яаж байж болох вүлээ? Одоо тэр хідэн цөөн монголчуудын хоромсох саадгийг нь булааж авчирыг гэж байгаа байхгүй. За хоромсох саад гэдэг үгээр бол улсыг орлуулж гэсэн үг шүү дээ тийм. За гүрбээсээ хатан тэгтэн хажуунаас нь орж иж хэлж байгаа. Тэдний одоо тийм монголчууд бол хангалах муухай үнэртэй хар муу хувцтай тул тэдрээр юу хийнэ? Холхон шиг байсан дээрээ юм шүү. Ганц хөв шилдэг сайн охтуудыг нь авчираад гар хүлийг нь угаалгавал хонь үнээгээ саалгаж болох мэт гэж байгаа. За энэ үг бол яг Монголын нуус товчонд байдаг үг. Монголын нуус товчоо бол Чингис хаан зориулсан ном. Тийм учраас энийг бас бид юу гэж ойлгож болох вэ гэхлээр энэ өөрөө тэр Таян хааны зүрх зоригийг нь тэг Хөгсү Савраг Баатар хэлж байгаа үйл явдал. Дээрээс нь одоо энэ Гүрбээсүү хатны хэлж байгаа энэ бүх үг бол цаана бас дайны тактиктай холбоотой буюу монголчуудынхаа уур хилэнг бадрааж агаад 8 руу давталсан энэ үйл явдал болсон юм биш үстэй гэдэг зүйлийг бас зарим эрдэмтэд гаргаад байгаа тий. За Таян хаан нуус товчог барих юм байна шүү дээ тий. Тэгээд Таян хаан тэгэхэд нь тэгж хэлж байгаа байхгүй. Тэд ямар байх нь хамаахгүй. Бид Монгол очиж хоромсог саадгийг нь одоо ингээ хураагаад эзэлж авчирээ. Гэт эдгээр үгийг сонссон Хөгсү Савраг Баатар та хитрхи үг хэлж байна. Болигтун гэж хичнээн ятгавч ерөөс ойшоогоогүй. За ингээ Таян хаан Онгод аймгийн те Алаахуш Дэгит хуурыг гээд одоо энэ Онгод аймгийн удирдагч өмнө нь бол ах Исүй гэдэг хүн нь захирж байгаад ахаасаа Онгод аймгийн захирах эрхийг аваад яг одоо энэ цаг хугацаанд бол нэлээд настай хөгшин хүн байгаа байхгүй. За ийм язгуурт хүн шүү дээ, удирдагч нь. За тэгээд түүний нүдэн дээр одоо ингээд Чингис хаан хэрхэн үндийж байгаа. Алтан улс болон Тангууд улстай холбоо харилцаатай ийм эртний хүчрхэг хэрээд улсыг хэрхэн мөхөөчөв тийм. Энэ бүх зүйлийг ингээд ажиглаад байж байгаа энэ үйл явдал дээр нь Таян хаан хэлж байгаа байхгүй. Цөөхөн монголчууд их омогтоод идэг боллоо. Тэ энэ дорн зүгээс нэг хэсэг ингээ монголчууд гэдэг хүмүүс саяхнаас гараад ирлээ. Эдгээр хүмүүсийг би одоо авчирч хоромсог саадгийг бүгдийг нь булааж авна. Чи миний баруун гар болж морд гэж хэлсэн байгаа байхгүй. Тэгэхээр 8-ны Таян хааны яг тэр тухайн үед байгаад байгаа байрал нь хайлталтай. Баруун талтай. Баруун талтай. Тэ хамгийн баруун захна гэсэн үг байхгүй. Ер нь тэр Монголд байгаа 8 улс хэрээд улс тэ би баруунаас нь хэлчихэ. 8 хэрээд хамаг Монгол тэгээд одоо ийшээгээ татар хонград ингээ явчихж байгаа байхгүй. Хойдолд бол хамаг Монгол хэрээдийн хойдол чинь мэрэгд ингээ явчихж байгаа шүү дээ. Мэрэгдүүд болохоор хойгоор нутагтай тий. За тэгэхээр нөгөө юу яач байгаа байхгүй. Саяны одоо ингээ чи над баруун гар болж морд гэлээ шүү дээ. За тэгэн гут нь Таян хааны тэр элчийг шууд 20 гутаа сая тэр одоо бүх зүйлийг ингээ ажиглаж байгаа Чингис хаан яаж өсөж өндийж байгаа те энэ бүх зүйлийг ажигласан Онгод аймгийн удирдагч Чингис хаан руу илчилгээд байгаа байхгүй. Тий. За Чингис хааны гээд яг очих агшинд нь болохоор хөх хулган жилийн хавар буюу энэ 2-3 сар 5 сар орчим хүртэл гэсэн үг байхгүй. За ийм цаг хугацаа байсан. Энэ үед бол Чингис хаан Тэмэн хээр гэдэг газраар ингээд ан авлаад явж исэн байгаа. За ингээд онгуудаас ирсэн элчийн үгийг сонсоод Чингис хаан бол өмнө нь бол угаасаа 8-ны Таян гэдэг те хаан бол өөртөө ямар нэгэн байдлаар шөргөөцөлтөн гэдгийг бол ойлгож ирсэн. Тэгтээ тэргүй хэрээд улсыг эзлээд авчиж байгаа юм чинь 8-тай хэлж байгаа. Бөөрөөр нь алдчих. Тий, бөөрөөр нь алдчих чинь те хил хязгаар нь алдчих чинь. Тэгэхээр энэ хоёр чинь одоо эртний одоо дээд тэнгэрт ганц нар байдагтай адилхан газар дэлхий дээр гэдэг энэ үг л яг ялчгүй үйлчлэн гэсэн үг байхгүй. За тэгэхээр ямар нэгэн байдлаар юм сэрэмжтэй байжсэн чи тэрийг нь бүр баталгаажуулаад Онгод аймгийн элч төлөөлөгч ирээд за Чингис хаан чамайг Таян хаан хоромсог саадгийг чинь булааж авна гэж байна. Тэ би одоо ингээд намайг хамтрах хэрэг би
эс хамт руу. Харин чамд энэ үгийг дуулгав гэж хэлж байгаа байхгүй. За энэ үг мэдээж баада хичлэг хоёр шиг л мэдээ байгаа даа. Тийм ээ. За тэгээ ийм мэдээ өгсөн учраас хэрхийг одоо тий Тэнгэр мэдтгвэ Чингис хаан. За ингэн гут нь элчийн буцаахтаа болохоор 500 адуу 1000 хонь бэлгэлсэн гэж байна. Зарим түүхэн сурвалжуудад болохоор 2000 мал тий бэлгэлсэн гэдэг. Ийм мэтлэнгээр ингээд Онгод аймгийн удирдагчид талархлаа илэрхийлж байгаа. За Онгод аймгийн удирдагч гэсэн энэ цагаас хойш Чингис хааныг дагж байгаа энэ үйл явдал болж байгаа. За тэгээ мэдээ аваад мэдээж хурдан шуурхаа их хуралдаа зарлана. За энэ их хуралдаан үеэр бол ихэнх ноёдуудын хэлж байгаа санаа нь бол яг одоо бидний морь бол тунхай байна. Намар агтаан таргалуулсныхаа дараа дайн хий гэж байгаа. Тий. Энэ айгүй чухал үг байна тий. Ер нь энэ үгийг хэлэнгуут нь отголжин ноён хэлж байгаа байхгүй Чингис хааны дүү тий. За отголжин ноён бол бид яагаад те дайсан бидний хоромсог саадгийг булааж авна. Улсыг чинь аавна гэж яахад те харсаар байтал агт туранхаа гэж шалтгаалж дайсанд автах ёстой юм бэ. Нэг бол тэд биднийг залгина, эсвэл бид тэднийг залгина. Миний морь тарган байна. Тийм учраас дайнд бэлдсэн нь дээр гэсэн энэ үгийг хэлж байгаа байхгүй. За энэ үгэн дээр нь залгуулад бэлгүүдэ ноён бас хэлж байгаа. Бас л Чингис хааны дүү те. За бэлгүүдэ ноён болохоор за харсаар байж итэл те харь дайсны ингэж том үг хэлчээд дээрээс нь бидэрт ирээд бид ингээ автах юм бол хоромсог саадгаа хураалгах юм бол эр хүний одоо нэг одоо дайн байлдаанд хэрэгэлдэг ганц зүйл нь хоромсог саадаг. Хоромсог саадаггүйгээр бид нар өгөхөд те өгсөн хоноо ч гэсэн бид нар хоромсог саадгаа хажуудаа дэрэлж авдаг гэж хэлж байгаа байхгүй. За энэ нэг яг археологийн дурсгалыг Монголын нууц төвчөнд хэлчихлээ шүү дээ те. За ингээд хэвтдэг байтал хоромсог саадгаа хураадна гэдэг нь бол юу гэсэн үг юм бэ? Тийм учраас өтөр түргэн дайн хийсэн дээр гэж байгаа. За тэгээ энэ хоёр үгийг Чингис хаан зөвшөөрсөн гэж байгаа. За тэгтэл Богдбаатар биеэр дайлсан тэмдэглэл болон Судрын чуулган хоёрт болохоор намар товтлсон гэж байгаа. Харин Монголын нууц товчоог ингээд үнслээд ярих юм бол зуны тэргүүн сарын гэж байгаа байхгүй. Тэргэл сартаа одоо энэ 16-ны өдөр гэж байгаа байхгүй. Тэр нь бол 5 сарын 12-ний 5 сар болж. За энэ үед одоо товтлогоо хийсэн байх магадaltaа гэж байгаа. За энэ мэтлэнгээр янз янзын одоо ингээд эдгээр шалтгаануудын улмаас те ер нь дайн хийх нь бол нэгэнд тодорхой болчлоо. За энэ дайны үе өмнөх үед сая тэр ав хомрох хийжсэн шүү дээ. Энэ үед Чингис хаан яг юу хийжсэн бэ гэхээр нэгдүгээр Хэрээдийг сая эзлээд авчихсан. Тэр олон одоо цэрэг ард иргэд энэ бүх хүмүүсийг нэгдүгээр зохион байгуулалтанд оруулах хэрэгтэй. Өмнө нь хийсэн одоо 1196 оноос хойшоогоо хийсэн бүх дайнуудаар ер нь энэ тэндээс ингээд агүй олон ингээд цэргүүд ороод ирж байгаа. Энэ дээр Чингис хаан бас нэг зүйлийг маш сайн анзаарсан байж таарах гэдэг. Тэр нь юу вэ гэхээр энэ цэргүүдийг яг хуучны одоо нэг Овг аймгийн захиргаа шиг те одоо хасар чи энэ даг бэлгүүдээ одоо цэргүүд нeenгээд ингэж явах юм уу? Арвтын зохион байгуулалтаар зохион байгуулах юм уу? Энэ зүйл агүй хэрэгтэй болчихж байгаа. За тэгээд нөгөө арвтын зохион байгуулалт орох тэр ан аав хийхдээ тэрийгэ турших те. За энэ зүйлүүдийг бэлдэжсэн байх магадaltaа гэж байгаа байхгүй. За хоёул хамтран хайлагч ярьчих тийх үү. За нэвтрүүлгийн маань хамтран хайлагчаар Ninja Taylor Ninja and Saras Taylor юм билээ шүү. Ер нь бол ийм хамт олон маань оролцож байгаа. За энэ хамт олонныгоо би яг түрүү нөгөө нэвтрүүлэг эхлэх өмнөд ярьж байсан юм. Өнгөрсөн жил яг миний төрсөн өдөр болоод тэгээ миний төрсөн өдөр болж байхад би Марат ах руу хэлж ийсэн те. Одоо манай найзууд миний төрсөн өдрөөр хэрэгтэй юм чинь бэлгэлээ гэдэг байна. Тэгээд надад одоо жишээлбэл ингээд нэг ганц гангараа мангараанд ч юм уу те. Эсвэл нэг юмны нээлтэндээ ч байдаг юм. Ингээд нэг юм яг хэрэгтэй үед өмсөж явах нэг юм яг гоё өөрт таасан нэг юм хослол байвал яад юм бэ гэж бодоод ингэсэн чинь манай найзууд тэр гоё газар байдیں۔ Энэ газрын одоо нэг юу лээ шинэ жилийнх нь бас нэг юм хямдрал гэдэг үлээ те. Нэг дээр нэмэх нэг гэс нэг юм гоё урамшуул нь эхэлсэн байгаа юм билээ. Чи тийш очиж гээд. За яг тэгээд би яг Ninja and Saras Taylor гэдэг энэ газарт очиж үзсэн байхгүй. За орлоо. Одоо энэ хүнсний нэг энд байдаг юм. Орсон чинь ингээл та нөгөө нэг уцаар ирсэн хүн үү заа сайн байна уу гэж дагаул явж байгаа. Таны одоо хослол чинь хизээ хэрэгтэй вэ гэдэг. Тэдний өдөр хэрэгтэй гингууд. За та тэдний өдөр нь ажилтаа юу те. Тэгвэл тэрний өмнөх өдөр бид гаргана гэл. За орууллаа. За тэгэл яг нөгөө нэг юм кино минон дээр одоо ингээл орохлоор те үзэхлээр ингээл яг хэмжээг нь аваад өөрт нь таарсан хослолыг уралдаж шүү те. Яг тэр. За тэгээ ингээл нэг толны өмнө би чинь боосоо. Тэгэл нөгөө бүх хэмжээсүүдийг аваад за хэмжээсүүд авч байгаа. Тэгин гутлаа та яг ямар материал сонгомоор. Тэгээ би тэр тухайн үед болохоор ингээд араараас нь шатсан ингээд битүү юм 2 3 игнэ юм айгүйх материал байгаа байхгүй. Тэдрээс харж байгаад аль нь гоё юм мэдэхгүй байгаа ч. Тэгин гут та яг ямар арга хэмжээнд зориулж өмсгөж байгаа юм. Танд өөрт чинь ямар хуу материал гэдэг юм ийм таалагддаг юм. Ямар өнгө дуртай ингээд асууж хагаад тэгэл нөгөө загваруудыг харуулж байгаа.
Фаст мангар олон төрлийн загвартай. Тэднээс нь үзэж байгаа л материалаа сонгодог байхгүй. Тэгсэн чинь одоо бидэд ирсэн мэдээлэл заяа. Ингэж хэлсэн шүү дээ. Би ч угаас хараад ойлгохгүй ойлгомжтой юм билээ. Бүгд найрамдах Солонгос улс Итали улсын 4000 гаруй материалын сонголттой юм байна. 4000 гаруй энэ хослол хийдэг материал байна гэсэн үг. За тэгээд бат бөх нөхөөс за тэгээд дээрэс нь бөөсөрөхгүй будаг гардаггүй үрчилт болгон тоос таталт маш багатай зохистой хэмжээнд суналттай хөдөлгөөн хязгаарлагдгүй олон цаг өмсгөхөд 5 тухтай ийм 4000 гаруй материалын сонголттой байгаа байхгүй. За эндээс ч л одоо нэг өөртөө таарсан биеийн хөдөлгөөнтэй таарсан за тэгээд хуримд өмсгөж байгаа мó шинэ жилээр өмсгөж байгаа мó ямар нэгэн одоо бид нар шиг ингээд нэвтрүүлэг дээр өмсгөж байгаа мó эсвэл одоо гадуур өдөр тутамдаа өмсөх юм уу гэж зориултаас шалтгаалаад материалыг танд зөвлөөд за тэгээд нэг энийг ахаа юу гэдгийг энийг энэ юм гоё өргөн болох ч юм уу те ийм болох. За тэгээд дээрэс нь нэмээд бүр юу яаж байгаа юм бэ лээ шүү. Яг нэг гоё өөрийнх нь бит таарсан бас гоё материалтай өөрийнх нь сонголтоор сороочгон цамцууд те цамцуудыг бас хийж байгаа. За ийм хамт олон маань байна. За тэгсэн чинь энэ хамт олон маань бол одоо 2007 оноос хойш үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа. Тэгэхээр ч одоо 18 жил энэ сурталчилт явж байгаа гэсэн үг шүү дээ тий. Тэгээд гол нь тансаг захиалгад оёдл дээрэс нь эсхүр чиглэлээр Монголын тэргүүлэх брэндүүдийн нэг болцсон байгаа. Одоо яг энэ Ninja and Sara Taylor-ийн хамт олонд маань багт нь ямар хүмүүс үүдийн гэхээр Орос улбаны улс, Унгар, Турк, Герман зэрэг орнуудад 8-аас дээш жил захиалгад хоцролын үйлдвэрлэлийн чиглэлээр ажилласан туршлагатай мэргэжилтнүүд ажилладаг бөгөөд 2023 онд Солонгосын шилдэг BN Taylor-тай хамтран туршлага солилцож мэргэшүүлэх сургалтанд бас хамрагдсан байдаг. За тэгээд ер нь бол эрэгтэй эмэгтэй захиалгад хослол тэгээ полито ганцхан нэг юм хослол костюм бижиг гэж бодож болохгүй юм байна. Хослоос гадна полито эрэгтэй эмэгтэй тэгээ цамц цув бие тааруулсан нарийн хэмжилт примерк за төгс суулт за тэгээд хувь хүний царай төрөх биеийн шин чанар тохирох загварын зөвлөх үйлчилгээ энэ болгоныг хамтдагч энэ Ninja and Sara Taylor-ийн хамт олон маань үйлчилгээгээ та бүхэндээ хүргэдэг. За энэ бол одоо ерөөсөө тийм нөгөө хүмүүстэй өөртөө тааруулсан хослол хийлгэн өөртөө тааруулсан пальто хийлгэн гадуур хувцас хийлгэн ингэн гэхэлэр нэг юм одоо нөгөө тасархаа үнэтэйгээр бас бити бодоорой. Энэ маань одоо нөгөө үндэсний үйлдвэрлэл, үндэсний брэнд тэгээд дээрэс нь гам монголчууд маань өөрсдөө хийж гүйцэтгэдэг учраас бид бүхэнд нөгөө бусад тэдчдэн сая төгрөг мөгрөг гэдгээс хамаагүй боломжийн үнийг санал болгодог юм байгаа шүү. Та бүхэн маань дэлгэрэнгүй мэдээллийг нь Ninja and Sara Taylor гээд Facebook хуудас байгаа. Тэгээд Ninjas Taylor гээд Instagram бас хуудас байгаа. Эндээс та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг нь аваарай гэж хүсэж байна. За тэгээд танд тохирох төгс хослолыг бид урлан ураатай Ninja and Sara Taylor-ийн хамт олондоо дахин баярлалаа. Хамтран ажиллаж байгаад. Манай энэ загвар өмсгөгч нарын маань зургууд айгуу гоё харагдсан юм байна. Айгуу гоё зөгч штэ тий. Тэгээ одоо энд чинь нэг юм ийм гангарын нослолтой байх ч бас зарим үед багддаг хүмүүс байна. Ингээд олон дахин арга хэмжээгээр очиход бас ингээд өөр хослууд хэрэгтэй. Тэгээд бас л нэг шинэ жил баяр юу гэдгийг те хорим гэх мэтлэн ийм гоё нандин бүчүүдэд зориулаад өөртөө таарсан гоё хослог боллоо. Зандагч бүр хэд хэдэн хослолтой болсон, хэдэн 10 цамцтай болсон. Яасан ийсэн манай миний товч өсөрхөөргүй болсон гэдэг айгуу гоё пост хийсэн байсан шүү. Ер нь ийм гоё суналтай бие хордгоо материал эдэр байвал ер нь зүгээр байхгүй гидстэй хүмүүс жишээлбэл те. За мэдээж 1203 онд хамгийн сүүл Ван хаантай хийсэн дайнаас хойшоогоо ер нь Чингис хаан захирагдахгүй гэсэн, ер нь Чингис хааныг эсэргүүцэж исэн, эсвэл Чингис хааны замын дундаас ингээ орхиж явсан эдгэр бүх хүмүүс бол Таян хаан руу очсон. За эдгээрээс бусад гэхээр бас олон таахгүй, маш олон. За эдгэр бүх хүмүүсийг захирж байгаа юм чинь саяны тэр нөө төлөвлөгөөг боловсруулахаас өөр аргагүй байсан тий. За ингээд халах голоос сайр хээр хүрээд за тэгээд 8-ыг одоо эхэлж байгаа байхгүй. Тэр шалтгаан нь юу гэхээр дотоод зохион байгуулалтаа өөртөө шинжилсэн. Илүү боловсронгуй болгож штэ дайныхан тактик. За тэгэн гутаа Чингис хаан яг хулган жил буюу одоо нэг зуны 5 сарын 17 гэж байгаа байхгүй. Тугаа дахиж 8-тай байлтахаас өөр аргагүй болж байгаа. За тэгтээ энэ дайнд хийхээс өмнө 8 бол мал олонтой. Хүн ам ихтэй, цэрэгтэй, цэрэг нь илүү хүчрэх гэдгийг бол аль аль нь мэдчихсэн баг. За энэ үйл явдалтай холбоотойгоор бол тэдний хэрхэн дайрах уу гэдэг дайны төлөвлөгөө яригдана. За тэгээ сайр хээр буюу яг тэр сайр хээртэй ойр эсвэл залгаа гэх юм уу те энд орших энэ хар хархан гэж юу байгаа байхгүй. Хар хархны эхөөд гээд та нөгөө нэг түрүүний
баруун талд нь гэж хэлээд байгаа нь одоогоос ингээд газрын зургийг харахаар баруун талд нь гэж хэлсэн юм байна шүү дээ. Тэгэхээр одоо халах голоос цаашаага манжуур хэсэг рүү гэдэг юм уу? 8 нь уу? Алтаа одоо бол Алтаа нутаг байхгүй юу? 8 бол Алтаа нутаг. Говь Алтаа юу? Тий, Говь Алтаа. Тий. Алтаа уус байхгүй юу? Тэгээ тэрнээс наашаага хар орноос наашаага одоо ингээд Хэрэтийн нутаг болчихж байгаа шүү дээ. За ингээд туулын шугуураас хинти ч н одоо хамаг Монгол одоо явчихж байгаа байхгүй юу? За тэгээд яг л одоо 8-ууд өөрөөсөө шахаж орж ижин гэсэн үг байхгүй юу? Одоо хамаг Монголын нутаг дэвсгэрүүд ингээд ороод ирчлээ гэсэн үг. Хэрэтийн нутаг руу гэх юм уу да. За ингээд ороод ирчихсэн яг энэ үед нь болохоор Монголын яг хамгийн өмнөх хэсэгт нь дайныг яг яаж хийх вэ гэдэг ингээд хоорондоо ярьж байгаа шүү дээ. Тэгвэл хамгийн өмнөх хэсэгт нь болохоор хэнийг нэг дөрвөн нохс те одоо Хувлацив хоёрыг алгинч буюу одоо ингээд тагнуул туршуулаар ингээд явуулж байгаа байхгүй. За ингээд тагнуул туршуулаар явуулж байсан чинь 8-ны хамгийн хөлийн харуултаа энэ хоёр ингээд мөргөлдсөний эцэст Монголын нэг морь олгогчдөг байхгүй 8-ачуудад. Тэгээд 8-ачууд тэр ингээд морийг ингээд хаарсан чинь туранхай. Тэгээд тэр имэйл нь хуучин нэг юм айгу хэцүү имэйлсэн байгаа байхгүй. За тэгээд за энийг түр ингээд санаад авчи те. За ингэн гут нь яг тэнд ингээд араас нь Чингис хааны их цэрэг ирээд ингээд бууж байгаа шүү дээ сайр хээр те ингээд таллыг ингээд бүрхтэл. За ингээд бууж яг ингээд амрах үеэр болохоор Чингис хаан бүх захирагч нараа бүх одоо ингээд те цэргийн жанжтаа цуглуулж агаад хэрхэн дайн хийх вэ гэдэг төлөвлөгөөг ярилцсан байгаа юм. За яг энэ үед нь болохоор Тоодон Черби гэдэг хүн болохоор бидний цэргийн тоо цөө урт холын замд чилж ядарсан. За тийм учраас хэдүүлээ сайр хэрийг дэлгэн бууж гэж байгаа. Сайр хэр дэлгэн бууж цэрэг бүр 5 гал түлж галаар хий сүрдүүлээ. 8 улс цэрэг эрсдээ олонч эзэн гэрээсээ гарч үзээгүй танхил хүмүүн гэсэн. Тийм учраас галаар гайхшруулж байтал манай агт мордч ногоон цадаад ирнэ. Яг энэ үед нь мордоо цадмагц эхлээд 8-ны харуулын гол хүч хүртэл зогсолтгүй элдвж одоо ингээд элдэн хөөгөөд их цэрэгт нь шургуулж өмүүлэн үүмэнийг дайландуулан хатгалдан дайдвал дай манах болно гэдэг энэ зүйл хэлж байгаа. За мэдээж энэ үгээр зөвшөөрөд те шүн болгон одоо ингээд тэнд байсан бүх хүмүүс 5 ширхэг гал төлж эхэлж байгаа байхгүй. Гэтэл нөгөө 8-ны хөлийн харуулт чинь юу харсан бэлээ? Нэг турхаа морь нэг юм хэцүүхэн имэйлтэй тэгсэн чинь шүн болсон чинь ингээл одноос олон гал ингээл те асаад байдаг. Тэгээ монголчуудыг чинь ямар сони бэ гэдэг. Тэгэн гутаа тэр хөлийн харуул бол ямар ч үгийн алдаагүйгээр харсан бүх юмал хаан эзэндээ хэлэх хэрэгтэй байгаа байхгүй. За тэгэн гутаа бүх үгийг хэлж байгаа шүү дээ тий. За ийм нэг муу морьтой, муу имэйлтэй тэгсэн мөртлөө монгол цэргүүд цайр хэрийг бүрхээд бууцгаалаа. Шүнийн оддоос ч илүү ингэж байгаад байна. Өдрөөс өдөрт энэ гал нь нэмэгдээд талаас монголчууд цуглаад байна. Монголчууд олуулаа юм байна гэдэг. Энэ үгийг хэлж байгаа байхгүй. Тэр чинь тэгээд тал хээр газар тий. Тал дээр ингэж улам шатаад байна шүү дээ. Тэгэхээр чинь бүр яг нүдэн дээр нь ингээл харахад бүгд харагдах нь шүү дээ тий. Тэгээд ийм амар одоо ингээд ер нь сүрдүүлж шүү дээ. Мандгац цаа хатан кинонд чи энийг бас яг ийм тактик хэрэгэлцээд шүү дээ хэрэгэлцэн. За тэгээд энэ үгийг сонссон Таян хаан болвол ингээ байлд харах бодлогоо бас хэрэгжүүлсэн байгаа байхгүй. Тэгээ Чингис хааны эсрэг яаж байлах вэ гэхээр халах голоос ингээ хөдлөө тэгээ ингээ 8-ны ингээд юу яасан 8 нутагт ингээ ирж байгаа энэ Чингис хааны цэргүүд бол нэлээд ядарсан байгаа гэдэг зүйлийг хэлж байгаа. Тийм байна. Хаавс архангайн одоо цэцэрлэг хавцаа очиж байгаа юм ба шүү дээ. Ер нь бол халах голоос те ингэж яваад. Тэгэхэд одоо бол яг богд монголчууд олуулаа гэдэг үгэнд чинь итгэхгүй юу гэдэг зүйл яригдчих эхлэх байхгүй. Таян хааныг дагаад бол те судрын чуулганд өгүүлснээр бол Таян хааны цэрэгтэй Жахааган буу Арин тайш нарын хэрээдүүд те тогтоо бихигийн мэрэгдүүд хутууга бихигийн хойрдууд жамуухын жадран нар те хуутуу төмрийн татаарууд алтан хучир нарын хяадууд тэрчлэн дөрвөн хатгин сальжууд ингээд хүмүүс ирчихсэн байгаад байдаг. Тэгээ энэ хүмүүс бүгдээрээ байгаад тахт монголчууд яаж тийм олуулаа юм бэ гэдэг зүйлийг хэлээд байгаа байхгүй. За тэгээ дээрэс нь Таян хаан одоо ингээд жоохон зай авсан байгаа юм. Хачир уснаас урагчтай хан хархан гэд газаргаж те энэ байрлалаа ингээд нэг жоохон ингээд хойш нь ухраангуудаа дайны тактика боловсруулсан байгаа байхгүй. Тэгээ энэ дайны тактик дээр болохоор уг нь бол Таян хааны зүв байсан байгаа. Зүв гэдэг нь илүү зүв арга байсан байгаа байхгүй. Тэрний юу гэхээр ингээд хідэн дараалаад ингээ хэдэн өдөр ингээ үзүүлсэн ийм дүр зураг байгаа шүү дээ. За энэ дүр зургийн тооцоолонгуудаа за магадгүй монголчууд олуулаа байж болно. Гэхдээ монголчууд хэдийгээр олуулаа байсан ч гэсэн Монголын агт морд туранхаа гэдэг нь бол тодорхой байгаа. За тийм учраас морийг нь цадгах болохгүй.
Тэгэхээр бид нар алтаа нуруу руу давж те алтаа нуруу хүртэл өөрийнхөө газар нутг руу хүртэл холдё. Тэр өндөрлөг рүү тий. За ингэж холдох зураа замдаа яах вэ гэхлээр санаа нийлэх гэж байгаа байхгүй. Энэ юу гэсэн үг вэ гэхлээр тэнд одоо саяны тэр олон одоо татаараад мэрэгж жадраа энэ бүх хүмүүс байгаад байдаг. Гэхдээ яг 13 дугаар зуун 12 дугаар зууны үеийн дайн тулааны нэг зүйлийг ажиглах юм бол хүчтэйх нэг довтлох юм бол нөгөө нэг айгүй олон холбоот чинь зад тусардаг тийм биз? Айгүй олон зад тусардаг. Эсвэл яг нөгөө нэг даасан газраасаа байрдаа солио зүхтагаад хаяад явчихдаг ч юм уу. Ийм тохиолдлууд зөндөө байсан. За өмнөх Чингис хаан Ван хаантай байлж байхдаа ч нөгөө бусад холбоотнууд нь зад тусрээдсэн тий. Тэгэхээр энэ юу хэлээд байна вэ гэхлээр үнэнч байдал гэдэг ч юм уу эсвэл бие даасан нөгөө ноёдууд чинь өөрсдийнхөө яг өөрийнхөө мэдлийн дагуу цэргүүдээ аваад явчих тохиолдол байсан. Тэгэхээр Таян хаан энийг бас бодолцсон байгаа байхгүй. Тэгээд ухрахтаа болвол эдгээр хүмүүстэй ойртож одоо нөгөө илүү одоо ингээд нэг мэдрэх цэргүүд нь ч гэсэн хоорондоо нэгээ таньж авах. Иймэрхүү арга тактикийг хэрэглэснийхаа дараа манай морд цадгалан уучраас гизэн татраад одоо ёстой гоё ингээд дэвкийгээд ирнэ гэж байгаа байхгүй. Дэвкийгээд ирнэ. Харин монголчуудын морь болвол тамир тэнхийн тасраад те ингээд ядраад туйлдаад ирнэ. Яг энэ үед нь болвол те бид нар яг ингээд од цацж байгаа юм шиг те цацж байгаа юм шиг л урдаас нь товтлие гэсэн байгаа байхгүй. За энэ үгийг яасан бэ гэхэлэр Таян хаан хүчүүлэгтэй хэлсэн байгаа. За. Хүчлэг жоохон зайтай байгаад байгаа шүү дээ. Ааваасаа жоохон зайтай. За тэгээ ийм байдлаар байлдъя гэсэн чинь хүчлэг хүүн эм Таян чи аав гэлж шүү дээ. Эм Таян чи жирэмсэн ихийн шээх газраас холдож үзээгүй. Жижиг тугуулын бэлчих газраас те ингээ хол явж үзээгүй. Эм Таян чи ингээ шантарчээ гэж хэлж байгаа байхгүй. Аавыгаа. Тэг аавыгаа хэлж байгаа. Энэ чинь бол Энач Билгээ хааны одоо хүү гэдэг байгаа шүү дээ. Хөхсүүс Баатар гэсэндээ бас л жоохон тэгж хараад байсан тий. Тэгэхээр хүчлэг бодвол ингээд эцгээ ингээд элдв үгээр ингээд гутаагаад бодлого яг зөв бодсон байсан байгаа хгүй. Монголчууд эсрэг яг дайны тактик нь зөв байсан чинь ингээд тэр бодлогыг ойлгоогүй. За тэгээд тэрнээс гадна нөгөө 20 Сүбэчи гэдэг цэргийнхэн жанжин байгаа шүү дээ тий. За тэр цэргийн жанжин нь ч гэсэн чиний одоо тий Энач Билгээ эцэг чинь дайсанд ар нуруугаа харуулж үзээгүй хүн шүү. Тэгэхэд чи одоо тий ингэж ийм хилээд гэдэг цэргийн жанжнаж ойлгоогүй. За энэ мэтлэнгээр яасан бэ гэхээр энэ бүхнийг нь ойлгоогүй учраас Таян хаан шууд нөгөө өөрийнхөө яг төлөвлөгөөгөөр хийчих юм бол айсан дүр үзүүлчих гээд байгаа шүү дээ тий. Тэгэн гутаа нөгөө хүчлэг хүмүүдэ чи яг тэр дайн тулааны талбарт наад ир зоргоо тий ийм амар бардам зангаа ингээ гаргаараа гэд тэгвэл байдгийг гэдэг зүйлийг л хэлж байгаа байхгүй. За одоо тэгээд ингээл дайн болгон тодорхойлж байгаа тий. Хүүнч ойлгосонгүй аавын чэйж гаргаж байгаа юм те. Тэгээд цэргийн жанжин ч ойлгосон. Цэргийн жанжин ч ойлгоогүй. Тэр Таян яг нэг зүйлийг маш сайн ойлгосон байсан зүйл гэж байгаа байхгүй. Тэрийг Монголын нус төвчөнд бүр агүй сайн бичсэн байдаг. Зөвхөн хоёр нүдээ чи ирэмдгүү гэж байгаа байхгүй. Хацарлуу ингээ хатгаж ийсэн ч харах нүд нь ингээд нэг халтэрдгүү. Хар цусаа үүдсэн ч ингээ халширч ингээд яадгүй те. Ийм зоригтой ийм монголчуудын эсрэг хамаагүй зууралдан байлдвас гэж байгаа. Тэрний үс үг гэхээр ингээ зууралдаж буюу ойрын зайны дайн тулаан хийх юм бол бид даваа ирэхээ алдна гэдгийг мэдчихсэн байгаа байхгүй. За тэгээд ер нь хүчийг нь сунгаад ингээ урт татаж авчирж хагаад тэр нэг цохий гэдэг арга байсан. Аргагүй шүү дээ. Энд ч одоо хаа байсан халах голоос одоогийн Аргангаа аймгийн цэцэрлэгийн тийшээ. Тэр нэг би зүгээр хайгаад үзсэн чинь тэр хонгоржийн тал гэдэг юм шиг байна те. Тэр чин сайр хэрийн тал юм шиг байна те. Тэгэхээр чи Аргангаа аймгийн цэцэрлэг сумын хонгоржийн тал гэж байгаа байхгүй. Тэгэхээр чи тэр хаа байсан халах голоос ингээд чигээрээ татхад хөтл хэдэн 100 км үлээ. Тэгэхээр чин хэдэн 100 км-ийг мортойгоо тэр хоёрыг хэмуутайгаа бүтэнтэйгээ ингээд туулсараагаад ирээд арай ч юм уу буудсан байж хахсан дахиад татах гэдэг шүү дээ тий. Улам л цуцаах гэдэг шүү дээ. Уул нь ийм бодлого барьчаад байгаа юм байна. Тэрнээс гадна саяны дөрөв чинь хэллээ шүү дээ. Яг ер нь бас нэг зүйл нь болохоор 8 цэргүүд өөрсдийнхөө нутагтаа буюу одоо яг өөрсдийнхөө уул хатандаа байлуул илүү их туршлагатай байхыг ингээ тэг ирэмжсэн байгаа. Говь алтаан тийш чи ийм алсуураа өсөв штэ. Далайн төвснөөс тийш 2000 одоо метрийн өндөр гэдэг штэ тий. Тэгэхээр тийш өндөрлөг болоо явчихж байгаа. Ингээд явсаар агаад ингээд хотгод ирлээ тэгээд ингээд өксөө татах нь штэ өөрсдөн рүүгээ тий. Ер нь бол санаа нь тийм л юм байна. Тэг хүүн ингээ эсэргүүцээд байдаг. Нөө 20 Сүбэчи гэдэг цэргийн жанжин нь бас тий. Одоо эцэг чинь гар нуруугаа харуулж явж байгаагүй гэ цэргээ аваад цугцсан гэж байгаа. Цэргээ аваад явсан гэж. За гэхдээ энэ 20 Сүбэчи гэдэг хүн чинь бас янз янзаар гарч ирдэг. Яг Таян хааны өхөлтэйч бас нэг ойрхон байж идэг ингээд гинт гарч ирээл эсвэл ингээд цэргээ аваад явцсан. Монголын нус төвчөнд бол цэргээ аваад явцсан л гэсэн гэж гарч ирж байгаа байхгүй. За ингээд нахуу гүний буюу нахуу хүн гэл те нахуу гүн гэл ингээл нахуу гүний тулаан гэл ингэдэг. За Таян хаан бол яг
аимхан хулчирхаа ингээд үл харуулна гэж байгаа шүү дээ. Энэ чинь ингээ харуулахаас өөр бусдаа харуулж болохгүй учраас дайн хийхээс өөр аргагүй болчих. За ингээд Чингис хааны ингээд юу байгаа штэ. Нэг 8-50 хааны цэргүүд ирж байна гэдгийг Чингис хааны бас ингээд нэг айлгинч буюу одоо ингээд харуулууд нь харж байгаа тий. За ингээд харангуутаа яах уу гэдгээ дайны төлөв хэлж байгаа. Гэтэл Чингис хааны хэлсэн үг нь юу гэхээр цөөнөөс цөөн гарц, олноос олон гарц гарнаа. Тийм учраас шууд дайн хийх зарлиг болгож байгаа байхгүй. За тэгээд мэдээж 8-ны төрүүлж ирсэн харуулын цэргийг тосож байлаад хатгалдан чөөж байгаа гэж. За энэ дэр болохоор Чингис хааны дайны тактик яригдж байгаа байхгүй. Харган зорчиж нуур байтаар байлдах те цүүц хатгалгаар хатгалдъя гэж. За тэгвэл гутаа Чингис хаан өөрөө альгинчилж гэж байгаа. Альгинчилж гэдэг нь нэлийн урд явж байгааз хасарт гол цэргээ өгөөд хамгийн сүүлийн цэргийг болохоор отголж ноён авч явж байгаа байхгүй. За тэгээд Таян хаан одоо ингээд юу яаж байгаа байхгүй. Бас яг энэ дайнд бас нэг эргэж ингээд тулангуудаа бас хэсэг жоохон татсан юм шиг хойшоогоо. Тэр нь болохоор захир маавд хөрөнгуудаа гинт эргэж цэргээ татсан гэдэг юм байж байгаа байхгүй. Тэгээд яг яагаад гэдгийг нь болохоор сурвалжууд сайн дурдаагүй. За тэгээд 8-ачууд одоо ингээд буцахтаа навхуу гүний те өвөр бэлд ингээд яг зэв хувлаа зэлэм сүбэдэ нартаа таарч байгаа байхгүй. За энэ бол хамгийн ихний хэсэг нь тийм биз. За ингээд араас нь одоо ингээд Монголын харуул те 8-ны харуулыг одоо яг зогтож байгаад нь ингээд элдэн хөөж байгаад араас нэг байлдааны төлөвлөгөөсөөр яг 8-ны сэхэл авахгүйгээр гээд араас нь давтаад байгаа байхгүй. Тэгээ Монголын нууц товчонд ингээд мэдээж үндэслэх юм бол энд бол яг дайны байдал яг яаж явсан бэ гэхлээр нэгдүгürt зэв хувлаа зэлэм сүбэдэ хамгийн ихнийх нь. За энийг нөгөө Монголын нууц товчонд Таян хаан нөгөө жамуухаас асуугаад энэ хамгийн урталтанд дайрж ирж байгаа энэ хүмүүс ямар хүмүүс вэ гэсэн чинь энэ хүмүүс бол тийм ингээд амар хурц хэлтэй, шивээ хурц хэлтэй, ширмэн тухмагнаатай одоо баг хүний хоол махаар идэгсэд инээд ирч тэр хүмүүс бол уул жоохон өөдөө алхахыг гэдэг ингээд нэг дүрслэл хэлсэн байдаг шүү дээ. Бөөгөн дуудлаганд байдаг. Хоёрт нь болохоор урууд мангууд Аавг аймаг тий. За эднэр бол стандар амар хүчтэй дайнтай гэл жамх одоо ингээд Таян хааныг өхүүлээл ингээд яриад байгаа шүү дээ. За яг эндээс нь шүүж ярьж байгаа байхгүй. Гуравт нь болохоор Чингис хааны одоо нэг захирсан алин цэрэг гэж байгаа байхгүй. Хүү тэр дотор нь ингээд тодорч ярьж байгаа тий ингээд хөө хойгоо ингээд өмссөн ийм хүн хин бэ гэж чинь зүү орох завсаргүй хөө хойг өмссөн тий. Одоо ингээд тэвэн шиг одоо ингээд завсраар нь орохгүй ийм ингээд хүчтэй хүн бол Чингис андмын бүлгөө гэж хэлж байгаа байхгүй. Жамуух болохоор Таян хааныг тэг ажиудлан зөвхөн өхүүлээ байгаа. Тий, Монголын нууц товчонд бас судрын чуулган бас яг ийм зүйл байдаг. Одоо үндсэн тулгуур 3 судал байх гэдэг шүү дээ тий. Тэгээ хасрын бас ингээд захирсан гол цэрэг байгаа байхгүй. Энэ ямар хүн бэ гэдэг утга санааг асуусан ч ингээд татаж харах юм бол 500 алт газар харавдаг тий. Ингээд сайн татаж харах юм бол 900 алт газар харавдаг хүний хоолоор хүний махаар хоолдог яадаг гэдэг гонжин өхөр идсэн ч гол заахгүй ходоодтой модоодтой гэл ийм ингээд нөгөө Монголын нууц товчоос чинь бас нөгөө түүхэн дурсгалаас гадна уран зохиолын дурсгал гэдэг чинь нөгөө үг холбох тэр арга ухаанууд нь айхтар шүү дээ тий. За ингэж хэлж байгаа. За дараа нь болохоор нөгөө отголж ноёнг болохоор өглөө эрт босдоггүй тий орой эрт унтдаг ийм хүм мөртлөө одоо ингээ тий ер нь дайн тулаан гэхээр ингээд хамаг юм хөдөлдөг ийм хүмүүс байна гэдэг зүйлийг яриад байгаа байхгүй. За яг иймэрхүү 5 маягаар одоо энэ 5-нд ингээд дистарал орж иж байгаа байхгүй. Тэгээ энэ дистаралыг ингээ харангуутаа яг нөгөө аргатын зохион байгуулалт гэдэг зүйл чинь гарч иж байгаа. За аргатын зохион байгуулалтыг болохоор манай гадаад түүх судалдаг сонирхдаг тийм судлаач нар маань юу гэж утсан бэ гэхээр энэ дайн их сонирхолтой. Ягаад бол 8-чууд бол мэдээж хүнээр олон байсан боловч хаанаас хэн довтлож байгааг нь мэддэггүй. Энэ талаас нэг 10 ч юм уу 100 те 1000 ингэж гарч гинт гарч ирэл. Тэгэл ухрангууд нь нөгөө талаас нь гарч ирэл. Ерөөсөө тэр 8-ны Таян хааны тэр байлдааны тактик тэр юу хин цэргийн зохион байгуулалт эднүсийг зүр эвдээ хайцсан гэж байгаа байхгүй. Эвдээ хайчихсан нэг иймэрхүү зүйл болсон гэж. За тэгээд дээрэс нь жамуухын хэлсэн үг байгаа байхгүй. Тэр үг болохоор юу гэсэн үг вэ гэхээр Чингис хаантай андим нь цэргээ зассан нь эрс өөр болжээ. Энэ бүр өөрчлөгдсөн байна. Өөрөө дайдаж явсан шүү дээ юм чинь тий. Өөрөө зөндөө дайдсан. Тэгсэн чинь улам боловсронгуй болсон байна гэдэг зүйлийг хэлээд цэргээ аваад Таян хааныг орхиод явж байгаа энэ үйл явдал гарч байгаа байхгүй. За тэгээд юу яаж байгаа? Одоо нэг 20 сүбэчи чи бас ингээд нэг салаад явчихж байгаа гэдэг нэг үг гараадсан тий. Гэтэл энэ дэр бас ахаал гараад ирдэг. За ахаад гараад ирдэг. Энээс гадна судрын чуулганы мэдээг үндэслэх юм бол жамух сэцэн тий. Одоо нэг яг судрын чуулган дээр шүү. Чингис хааны цэргээс засныг харангуутаа өөрийн нөхөр нартаа хандаж гэж байгаа байхгүй. Харуу андын цэргийн байлдааны журам арга үнэхээр өөр болсон байна гэдэг зүйлийг хэлж байгаа байхгүй. За гэтэл энийг нэг Богдбаатар
Баатар те биер дайсан тэмдэглэлд болохоор Жамх Таян хааныг дагаж иргэсэд те Чингис хааны цэргийг үзээд дэрэгдээ хүмүүстэй андын баатар сүрлэг байхыг та нар үзв. Арьс ширийг нь хуулан авсан бөгөөтөл үлдсэн бүхнийг үлд орхих ховдог гэж 8 үгэнд байдаг те 8 үгэнд байдаг. Андыг яахан дийлж чадах юм химээгээд харьяат цэргүүдээ аваад явсан гэж. За энэ дээр нөө Йоансын сударт болохоор харин 8-нууд анх дорн зүгт цэргээр ингээ мордохдоо те Чингис хааны эсрэг мордохдоо хоньны хураг мэт ингээд монголчуудыг дорд үзчихсэн. Санаа нь болохоор монголчууд бүрд ингээд шир арсыг нь ч үлдээхгүй гэж. Одоо баг тэр бүх юмыг олж авна. Шир арсч үлдээхгүй гэж байгаа байхгүй юу? За ийм ч зүйл үлдээхгүй эзэлж авна гэжсэн хүмүүс одоо юу болсон бэ гэдэг зүйлийг хараад байгаа. За энэ мэтлэнгээр Жамхын одоо дүрсэлсэн байдлууд нэрээ өөр явагдаад байна те. Цаад мэдээж дайн бол маш ширүүн болсон тий ингээ ширүүн болж байгаа. Тэгээд нахуу гүний уулын үрээр ингээд тулж байгаа ингээд өөдөө ингээ өксөд яваад байгаа штэ. За ингээд өөдөө өксөж явсаар байгаа дайн бол ингээд араасаа цувралцаар байгаа л орой болонгууд нь тэр нахуу гүнийг монголчууд 2 давхар бүсэлсэн байгаа байхгүй. За ингээ 2 давхар бүсэлнэ гэдэг чинь тэнд гарах ямарч боломжгүй гэдэг зүйл гарч ирж байгаа штэ тий. За боломжгүй байсан. За тэгэнгүүт энэ дээр болохоор Jack Ward гэдэг одоо нөө Чингис хаан гэдэг ном бичсэн хүн байдаг ч тийм. Энэ хүн болохоор айгүй гоё санаа гаргасан байдаг. Тэр зөвч байж болно, бурууч байж болно тийм. Би тэрийг мэдэхгүй. Тэр хүн номондоо болохоор ингэж бичсэн байгаа. За энэ 2 давхар бүслэхдээ нэг зай гаргасан. За. Албаар шүн. Яг нь Монголын нуус товчоо одоо энэ бусад тулгуур сурвалж өчгүүдэд бол Таян хаан тэр дайнаас тийм ингээ бүслэгдсэн байжгаад цэргүүд ингээ бүгд бүслэгдсэн орой ингээ гарах гад явж байгаа тэр хаднаас ингээ амар олуулаа халтарч унсан гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ халтарч унж байгаа шалтгааныг нь болохоор саяны Jack Ward Ford болохоор ингэж хэлж байгаа байхгүй. Тэнд албаар нэг зай гаргаж өгсөн. Тэр зайгаар нь тэр цэргүүд бүгдээрээ шахацалдаад шүн буух гэж явж байгаад халтарч унж өгч байгаа. Ийм үйл явдал болсон гэдэг зүйлийг ярьж байгаа байхгүй. Ерөөсөө нэг байлдаж юм уу эсэргүүцэл үзүүлж цэргийн ам алдахгүйгээр зүгээр зай гаргаад тавьчихсан. Тэр зайгаар нь угаасаа гарах юм бол өөрөөсөө нэг гомдлоход унгаачлаа гэсэн үг юм уу тий. За хоёулаа хамтран ажиллаж ярьчих тийм үү. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар хөрөнгө оруулалтын шин соёлыг түгээн ураатай Голомт Капитал үнэт цаасны компани ажиллаж байгаа. За энэ үнэт цаасны компаниг маань явдаа ямар учиртай үнэт цаасны компани бэ гэхээр ер нь бол Монгол улсад яг одоогийн байдлаар шүү дээ тий. 50 гаруй үнэт цаасны компани байгаа. За үйл ажиллагаа явуулж байгаа 50 гаруй компаниас Голомт Капитал одоо компани бол нийт зөвхөн ч дотооддоо биш гадаад арилжааныхаа 90%-ийг тэр чигтэн дангаар үүсгэдэг ийм л газар. За ер нь бол тус компани Монгол улсад анх удаа 2014 онд одоо Голомт Капиталын хамт олон маань бол Хонконгод төвтэй гадаад арилжааны брокерийн үйлчилгээг за оруулж ирсэн. 2019 онд болохоор Америк нэгдсэн улсад төвтэй Interactive Brokers онлайн брокерийн компани үйлчилгээг албан ёсны эрхтэйг нэвтрүүлсэн. Ингэснээр харилцагч одоо бид нар харилцагч нар маань одоо үнэт цаас сонирхож байгаа хүмүүс маань тийм Монгол хүмүүс маань Interactive Brokers платформоор дамжуулаад 33 улсын 150 биржид 25 валютаар шүү бүр 600 гаруй хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний арилжаа хийх боломж бүрдсэн. За үүнийг ойлгоцсон хүмүүс одоо зөвхөн өөрт байгаа одоо Монгол дотроо ч гэдэм үү те үнэт цаасныг гэхгүйгээр дэлхийн одоо эн чинь юу гэж байна 33 улсын 150 биржээр худалдаалгаж байгаа тэр том корпорациудын үнэт цаасуудыг худалдаж авах гэдэг ч юм уу. Ийм боломж нь бүрдээд эхэлсэн. Тэгээд үүнээр дамжуулан одоогоор ингээд 50 гаруй компани Монголд үнэт цаасны компани байдаг байлаа гэхэд түүнийх нь одоо гадаад руу хийж байгаа арилжааных нь 90%-ийг аль хэдийнэ одоо Голомт Капитал үнэт цаасны компани хамт олон маань дангаараа гүйцэтгэдэг гэсэн үг. Ийм л туршлагатай ийм хамт олон байгаа. Тэгэхээр энэхүү компани хамт олон маань бол шинжээчд харилцагчдыг нь одоо тэр компани шинжээчд маань харилцагчдыг тогтмол мэдээллээр амун дээрээс нь судалгаагаар байнгын хангаж ажилладаг учраас нийт харилцагчдын багц жилд 30%-аар хүртэл өсөж байгаа. Ийм өндөр үзүүлэлт үзүүлж байгаа. Нэг ийм үг байдаг штэ. За энэ ёстой би одоо хаанаас гарсан үг юм мэдэхгүй. Ер нь жоохон муухай үг л дээ. Гэхдээ бас үнэн ч байж магадгүй. Монголчууд одоо жишээлбэл Монгол хүн заяа 100 сая төгрөгтэй болох юм бол юу хийх вэ гэдэг нэг юм үг байдаг штэ. 100 саяг зээлээд машин авна. Тийм 100 саяг зээлээд машин авна ч гэдэг. Гэтэл нөгөө нэг өөр улсын гэдэг юм Азийн, Японы ч гэдэг юм уу тийм хүмүүс 100 сая төгрөгтэй гэдэг юм уу байх юм бол юу хийх вэ гэхээр хөрөнгө оруулалт хийнэ. Үнэт цаас судалдаж авна гэдэг. Зарим улсынхан болохоор үл хөдлөх хөрөнгө худалдаж авна гэдэг тийм. Гэтэл одоо илүү одоо мундаг байгаад байгаа тэр улсын хөгжилтэй улсынхан хүмүүс нь өөрт байгаа мөнгөөрөө үнэт цаас тийм хөрөнгө оруулалт чиглэл рүү ажиллаад идэг. Харин манай монголчууд болохоор 100 саятай авах юм бол нэмж дахиж банкнаас 100 сая зээлээ түүнийгээ бараг 200 300 сая хүүхдэн болгоод төлөнгуутлаа машин авах гэдэг тийм.
гихч мэтчил нэг ийм их яриад байдаг штэ. Гэтэл одоо бол яг түүнийг одоо ойлгоод ингээд гадаадын хөрөнгийн бийж рүү өмнө цаас руу худалдаа авалт хийгээ хөрөнгө оруулалт хийж амьдарч байгаа манай монголчуудын маань 90%-ийг нь дангаараа голомт капиталын хамт олон маань гүйцэтгэдэг юм байна. За тэгээд бүр багцаараа 30%-аар жилд өсөлттэй явж байгаа. Ийм амжилттай явж байгаа хамт олон юм байна. Тэгэхээр та тус компаниар дамжуулаад гадаад арилжаанд оролцохыг хүсвэл Viber гэдэг аппликейшн байгаа шүү дээ, тий. Viber гэдэг сувагт нь Viber сувагт нь нэгтэж болох нь байна. А мөн 70 12 15 30 болон 86 61 86 61 тэг 3 63 80 тэг 6 99 77 дугаараар гадаад арилжааны брокеруудтай холбогдох боломжтой гэж. За гадаад арилжааны брокерийн утас нь 80 тэг 6 99 77 86 10 36 36. За голомт капитал компанитай холбогдох утас нь 70 12 15 39 дугаар байгаа юм байна шүү. За тэгээ хөрөнгө оруулалтын шин соёлыг түгэн голомт капитал өмнө цаасны компани. Ерөөсө хүссэн хүсээгүй л энэ дэлхий рүү одоо явцсан хөгжил учраас манайхан хүссэн хүсээгүй л энтэй одоо танилцахаас аргагүй болно. Энэ зах зээлийг мэддэг болохоос аргагүй болно. Тоглодог болохоос аргагүй болно тий. Би нэг хэсэг бас айгу тоглосоо. Тоглосоо ч гэж бас 5 яг юугаар Түмэн шувуут апу Монголдо. Тий, Монголдо. Мандал даатгал гэдэг яг ингээд ийм 5 багц ингээд яачаад голд капиталаар эн чинь гүйлгээний шимтгэл нь 2% байжгаад одоо сүүлдээ 1% болсон байхгүй. Тэгэл ингээд цоглуулалсан. Тэгдэгжсэн чинь нэг coin mon гэдээ явсан шүү дээ. Тэрний дараа бас энэ тал дээр энэ салбарт бас амар тоглолт явагдсан юм шиг байдаг юм билээ. Тий. Ер нь бол юу шүү дээ. Яг ингээд цоглуулаад яваад байх юм бол марчих хэрэгтэй юм билээ. Тэгээд юу шиг урттай шүү дээ. 10 жил 15 жилийн дараа ингээл үр дүнгууд нь айгүй сайн гарч ирдэг. Warren Buffett гэдэг дэлхийн хамгийн одоо баян хүн байгаа шүү дээ. Тэр хүн чинь бас л юм хөрөнгө оруулалт чиглэлээр явж ирсэн. Тэгтээ хөрөнгө оруулалтын ашиг нь бүр 30 жилийн дараа 40 жилийн дараа анхных нь тэрбум доллар орж идэг ч үлээ тий. Тэр болтол ингээл яг баг багаар хийгээл яваад идэг байсан. Ингээд жижигчгээр аваад яваад идэг байсан. Тэгж байгаа бүр 30 40 жилийн дараа эхнийх нь тэрбум доллар орж ирэл тэр нь тэгэл давхараараа хит хит нуграал одоо дэлхийн хамгийн баян хүн гэдэг баг тий. Мандал даатгалаа шүү дээ. Мандал даатгалын хувьцаа нэг төгрөг нь 90 төгрөгөөс авахгүй. Тэгээ тэрнээс би нэлээд нэг дарж авцсан байжгаад ахаад ингээл 9 10 сард явсараа он гарсан чинь кинт нөгөөт чинь буудаад явчихдээ. 100 компани нэг амжилттай байхаас 140 мөч болоод тэгвэл би 140 гээл болонгод пүү энэ яг яагаад тэнэ гэж бодоод 146 дээр үлээд бараг өө зөхөж аваад тэгээд маргаашнаас дахиад онцож байгаа юм чи. Тэгэхээр энийг агуу сайн мэдлэгтэй тэр компаниа сайн судлаад тэгээд энэ сайн хараад яг энэ чинь шинжээчд хийж өгдөг гэдэг байгаа шүү дээ. Шинжээчд нь байдаг тэгээд харилцагчтай. За одоо нэг ийм давлага явдаг юм аа тий. Энэ давлгаануудыг хоёул өнгөрөөгөөд энэ хооронд яг унжаах хавцад дахиад авчих юм бол хоёул нь чинь дахиад дараад ингээд ийм боломж байгаа. Гэхэд ингээд давхар ингээд зөвлөө явчих юм шүү дээ тий. Тий. Голд капитал чинь шууд уцаавна. За Таян хаан цааш явуулсан бэ. Таян хаан. За Таян хаан мэдээж энэ дайнд чинь бол маш ингээд тий. Ингээд оролцож байгаа сая ингээд хохирол амслаа өөрөө дайны тактика мэдчихсэн боловч тэр хүүхдүүд сэргийнхэн жанжтууд нь те анханасаа ахуулаад тэр хөгсүү сабраг баатар чинь ийм тань чи одоо ингээ зүрх зориггүй байна гэл хүүхд нь бас ингээд гэдэг нөө сүбэч 20 сүбэчийн бас ингээд гэдэг те ингээд энэ дайнд ингээд нөгөө хэдийнхээ өгнөл ороод оролцож байгаа штэ. За оролцоод маш хэмжээний шарх авсан. Дайнд олон газараа чавчулсан. За ингээд их зөөдөө газар явангуудаа те хаданд ингээд нуугдсан тэр ойрооч мэдээж хадандаа нуугдж байгаа штэ. Хадандаа нуугдаад ингээд нөгөө яг ойр төрлийн цэргүүдтэйгээ байж байхдаа ямар ч тэнхэлгүй болоод гэсэн үг байхгүй цусаалдаад гэдэг ч юм уу те ингээд тэнхэлгүй болоод тэгсэн чинь нөгөө яг одоо энэ дэр зарим түүхэн сурвалжууд дэр 20 сүбэчи гарч ирэн зэ. За ямарс нэг цэргийн ноён гэлчээ те. Тэр цэргийн ноён болохоор Таян хаан та ингээд те сэргээрээ одоо юу гүрбээс хатан чинь те орд өргөөгөө ингээд засаад хацар ингэсгээ янзлаа таныг ингээд орд өргөөндөө хүлээж байгаа хайртай гүрбээс хатан чинь хүлээж байгаа ард ирэг чинь хүлээж байгаа те. Та дайнд ялал байгуулад буцаж харих хэрэгтэй байна. Та сэргээд бидрийг өдөрдох хэрэгтэй байна гэсэн боловч би энэ юус огт хөдөлдөг байхгүй. За ингээ би энэ хөдлөхгүй байгаагууд нь ахаад нөгөөдөг чинь ноён нь хэлж штэ тий. За эзэн ноён маань хэдий өөрт нь жаахан ч гэсэн тэнхэл байсан болвол хөдлөөд ч хамаагүй те болохгүй гэдэг ч юм уу заа гэдэг ч юм ийм дохио өх байсан. Тийм болохоор эзэн ноён маань өгч байна. За эзэн ноён өгч байгааг харсны оронд бид харин эзэн ноёныхоо өмнөөс тулалдаад эзэн ноён биднийг өгөхийг хараг гэд цэргээ одоо нэг сэлмээ суглаал гэсэн үг шүү дээ. Одоо дайсны эсрэг гэж байгаа байхгүй уухаалал хориод дайраад байлцсан гэж байгаа байхгүй. За ингээд байлтангуудаа бүгд амар эрлэхэр байлцсан. Яг энэ дайныг нь болохоор Чингис хаан харсан гэж байгаа байхгүй. Харангуудаа тэдгэр хүмүүсийг бүгдийг амьдаар нь барьчихсан гэж байгаа. Амьдаар нь барьсан боловч нөгөө үед нь бүгд ингээ амьдаараа биш те амиа золиослол эцсээ хүртлээ байлдаад ингээд нас орж ин гэж байгаа байхгүй. Хааныхаа одоо ингээд хаан нас орохоос өмнө одоо баг биднийг хараад баясаг гэж
хэлж гэсэн үг шүү дээ. За ингээд бүгд нас орж шүү дээ. За ингээд бүгд нас орсныхан дараа Чингис хааны нэг хэлсэн үг байгаа. Тэр хэлсэн үг нь ийм сайхан итгэлтэй анд нөхдөд хүн юудаач гутарч харамсах хүлээдэ гэж хэлсэн гэж байгаа юм. Таян хааныг хэлж шүү дээ. За ингээд Таян хаан нас арсан. Таян хаан нас бараад одоо маргааш өглөө нэхэд нөгөө цэргүүдийнх нь ихэнх нь амьд өдрөгдсөн те амьд үлдсэн цэргүүд нь бүгдээрээ Таян хаанд дагаар орж ийна. За энэ үед чинь одоо ёстой жинхэнэ бүгдээрээ гэдэг ч юм уу нөө алтан хучир те алтан хучир хоёр чинь Чингис хаан дагаар орж ирж байгаа шүү дээ. Оо тийшээс очсон байсан. Тийш очсон. Оо энэ хоёроос. Кенеди дараа Ван хантай байлаар тийш явж байгаа шүү дээ. Жамууч гэсэн тийшээгээ явж гисэн. Мэргэдийн тогтоо бихий бүгдээр тийш явсан байгаа шүү дээ. Яг нэг эсэргүүцчихсэн бүх хүмүүс нь те. За тэгээ эдгээр бүгдээр тийш явсан алтан хучир хоёрыг чи яг энэ үед нь судрын чуулганд бол энд нь одоо ингээд дуусгасан гэж байгаа байхгүй. За одоо хоёр бол болсон шүү. Тий. За ингээд дуусгасан тэгээ үлдсэн одоо тэр хяад нэрүүн те. Энэ овг аймагт дагаж явж байсан хүмүүс байгаа шүү дээ. Эдгээрийг бүгднийг ах トゥ нэртэй тарааж хувааж өгсөн гэж байгаа байхгүй. За энд чинь бас тэгээд жамуух бол салаа цухтаач байгаа тий. Жамуухыг дараагийн сэдвээр ярив. Тэгээд дараа нь болохоор Жахаа гамбуу. За. Хэрээдийн Жахаа гамбуу ч гэсэн явж байгаа шүү дээ. Одоо Таян хааны талд явсан явж байгаа шүү дээ. За ингээд Жахаа гамбуугийн хамгийн том охин болох Ибаха бихийг болохоор Чингис хаан өөртөө авсан. Бага охины нь болохоор тий Сорхотон бихийг болохоор Тулуй хүүдээ өгсөн. За тэгээ энэ шалтгааны улмаас Жахаа гамбууг ерөөсөө огт хөндөөгүй гэж байгаа байхгүй. Хүндсэнгүй. За тэгээд Жахаа хамбууд болохоор чи миний тий нэг өрөөсөн арал мэт надад зүтг гэж байгаа. Тэрний өрөөсөн арал мэт зүтг гэж хэлж штэ. За энийг судлаач Алтан сүх бол 12 дугаар зуун 13 дугаар зууны үеийн монголчуудын нийгмийн байгуул гэсэн саяны 2025 онд гаргасан судалгааны бүтээл дээр бол монголчууд бол яг тухайн үед төрийг бол гэртээ зөвлөдөг байсан. Гэрээ засаа төрөө зэс гэдэг шүү дээ. За яг энтэй адилхан гэр тэрэг те одоо гэр тэрэг ба шүү дээ. Энэ гэр тэрэгний нэг арал нь гэдэг нь болохоор Жахаа гамбууг болохоор миний өрөөсөн тал одоо энэ улсын те одоо тайш гэдэг ч юм уу те ийм том албан тушаал томилсон гисэн хэдий боловч Жахаа гамбуу дараа нь урвсан байгаа шүү дээ. Тэ за энийг ийм зүйл болж байгаа. За дараа нь болохоор дараа нь тэдрийг дэвжижсэн нөгөө мэрэгдүүдийн араас давталсан. За мэрэгдүүдийн тэр араас давталсан чинь уваасан мэрэгдийн дайр үүсгэн бол би байлдах хүсэлгүй байна гэд хулан нэртэй охиноо Чингис хаанд өгч байгаа. За ингээд нөгөө Чингис хааны чинь бүртөө эсүүгэн хулан энэ дөрөв чинь албан ёсны буур хэрийн тал гэдэг лөө. Тий. Бас хаашаа тий. За ингээд хатнаа өгж штэ охиноо өгж байна. За охиноо өгөөд ингээд Чингис хаан за тэгвэл та нар мэрэгдүүд те уваас мэрэг та нар одоо бидэртээ цуг 8 метр хүчлэг гээд хүүн үлдсэн байгаа. Тэрнтэй байлдах ёстой. Тэрэнд байлдагсан чинь бидэнд одоо те цэргийн замын хүнс болох мал хүнс алга те тэрэг унаа алга гэж хэлээд үлдсэн байгаа. За үлдэн гутаа одоо тэнд үлдсэн монголчуудын тэд бас нэг хэсэг цэргүүд байгаа гэр тэрэг ачаа хөсхийг нь дээрэмцсэн байгаа байхгүй. Дээрэмцсэн боловч тэнд үлдсэн одоо цэргүүд нь буцаад зовтолж гэр тэрэг хөсгүүдээ авсан боловч нөгөө дайр үсэн чинь ахаа цухтагаад алга болчихж байгаа тийм үйл явдал болж байна. За харин үлдсэн Чингис хааны цэргүүд яасан бэ гэхлээр хүчлөгийг байлцсан. Хүчлөг Тамир голын хөндөд те шивэлж буугаад монголчуудыг эсэргүүцсэн боловч чадаагүй одоо ингээд эсэргүүцлийн ингээд гаргаж чадахгүй байсаад цаашаа ахаа цуцсан байгаа байхгүй. За ингээд Чингис хаан араас нь хөөсөн те хөөгөө байлж байгаа. За тэгээд тэр үед нь болохоор мэрэгдийн тогтоо бихий рүү ч гэсэн довтлсон байгаа штэ. Мэрэгдийн тогтоо бихий чинь бас үлдсэн хідэн хүмүүсээ аваад ингээд явсаар агаад нөгөө хүчлөгтэй нийлсэн байгаа. За ингээд хүчлөгтэй нийлэн гутаа Чингис хаан араас нэхэж ирж байгаа гэдэг мэдээг хүргэсэн байгаа байхгүй. Тэгээд энэ мэдээг аван гутаа цаашаага нилээ. Цаашаага цутааж байгаа. Чингис хаан яг тэр үйл нь болохоор алтаад өвлцөн гэдэг зүйл гарч иж байгаа шүү дээ, тий. За Таяны харин ард түмэн нь хаана байгаа? За тэгээд сая Чингис хаан алтаад өвлөж байгаа шүү дээ. Алтаад өвлжих тэр жилдээ ард түмнийг нь хурааж авч байгаа энэ үйл явдал болж байгаа. Газар нутгийн дитаторг одоо Чингис хааных болж байгаа, тий. Энэ үйл явдлууд цаашаа үргэлжлээд явж байгаа байхгүй. Тий. За энэ мэтлэнгээр яриад ингээд яваад энэ да, тий. Өнөөдрийн нэвтрүүлэг бол ерөнхийдөө Таян хааны төгсгөлийн талаар ярьлаа шүү дээ, тий. За ойлгомжтой. За ингээд нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар өндөрлөх болж байна. За 8-ны Таян хааныг одоо хаа хүргээд дуусгах нь ямар ч өнөөдрийн сэдв бол хангалттай явлаа гэж би бодож байна. Нэвтрүүлгийн маань харин ивент итгэгчээр бол Ninja Saras Taylor-ийн хамт олон маань оролцсон. За мөн дээрээс нь хөрөнгө оруулалтын шин соёлыг түгэн Голомт Капитал үнэт цасны компани хамт олон маань бид бүхнийг дэмжин ажиллаа. За ингээд энэхүү нэвтрүүлгийг бид бүхэн бэлтгэн хүргэдэг Америк сургуулийн түүхийн багш Маратханд баярлалаа. За дараагийн дугаараар уулзъя. За баярлалаа.
Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүү мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүүг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Удаагийн банкны дансага 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.